За үзэгч та бүхэндээ Монгол Улс зохион байгуулж байгаа COP17 баг хурлын 8 дахь өдрөөс мэдээллийг хүргэж байна. За өнөөдөр бол мэдээж өндөр түвшний дээд хурлаар энэ удаагийн хурал маань бол үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. За их байглаа сэргээр итгэл найдвараа Бадрай гэсэн энэхүү урайнд ор зохион байгуулж байгаа энэхүү хурлын хувьд бол яг одоо өндөр дээд түвшний хурал энэхүү эхлэж байна. За энэхүү хуралд Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хурал сүх болон Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч асан за нэгдсэн үндэсний байгууллагын одоо ерөнхий нарийн даргын орлогч болон за 100 руу орны өндөр дээд түвшний албаны төлөөлөл оролцож байгаа. За энэ удаагийн COP17 хурлын хувьд бол цөлжилтийн асуудал, газрын дороотол, ус гэсэн энэ асуудлыг бол тодорхой түвшинд бол хилцэж байгаа. За өнгөрөх 7 хоногт бол одоо талуудын сэдвчилсэн олон хуралдаанууд бол болсон. За үүндээс одоо гол онцлог хурлуудыг та бүхэндээ онцлог хэлбэл доктортой санхүүжилтийн асуудлыг бол тал бүрээс нь бол ярилцаж байсан. За мэдээж энэхүү одоо олон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болон за энэхүү уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэж байгаа олон алхмуудыг илүү бодиттой үр дүнд хүрэхийн тулд доктортой санхүүжилтийн асуудал чухал байгаа гэдэг зүйлийг бол оролцогчдын зүгээс бол хэлж өгсөн. Тиймээс энэ асуудлыг чинь үргэлжлэн одоо ярилцах болон за мөн энэ 7 хоногийн хувьд бол тодорхой одоо зарим асуудлууд дээр сэдвүүд дээр одоо шийдвэрүүд гарч за мөн эдгээр шийдлийг цаашдаа хэрхэн бодиттой үр дүнд хүрэх үү, за бодиттой алхмуудыг бий болгож хэрэгжил тал дээр илүү анхаарах гэдэг зүйлийг одоо дэлхийн нийтийн талуудын оролцогчд манаас дуу хоолой байр сууриа бол илэрхийлнэ. За өнөөдөр маргааш хоёрын хувьд бол хамгийн чухал одоо хурлууд бол төлөвлөгдөн за өнөөдөр ихнээсээ өндөр дээд хэмжээний хурл бол ийхүү болж байна. За Монгол Улс зохион байгуулж байгаа COP17 хурлын хувьд бол одоо олон бодиттой алхмуудыг бас шинээр бий болгосон. За дэвшүүлэн сан санаачлалуудыг илүү бодиттой үр өгөөчтэй үр дүнгуудыг авчрах энэ боломжуудыг эрэлхийлсэн гэдгээр илүү одоо тодтолтой байгаа. Жишээлбэл маргааш ихэд одоо усны асуудлыг бол чухалчлан авч үзнэ. За өдөөс хойш ихэд бол салбар хуралдаанууд мөн сэдвчилсэн хуралдаанууд үргэлжлэн за мөн сайд нарын өндөр түвшний уулзтуул болж энэ асуудал дээр тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн яаж салбар уялдаа холбоо за мөн энэ чиглэлээр одоо иргэний нийгэм байгууллага за залуучуудын оролцоо, эмэгтэйчүүдийн оролцоо, за санхүүгийн байгууллагуудын оролцоо хэрхэн яаж хамтдаа нэг зүг рүү харж энэ асуудлыг одоо бодиттой байдал дээр бас урагшлуулах гэдэг энэ асуудлыг одоо шийдэлд хүрэх энэ чиглэлээр одоо харилцан ярилцах болно. За үзэгч та бүхэндээ өнөөдрийнхөө 8 дахь өдрийн COP17 хурлын өндөр дээд хэмжээний уулзалтаас мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.